Тангаралтай. 22-оос 26 оны хамгийн хүнд байсан одоо надад өвдөлтөөс илүү, өвчнөөс илүү одоо тэгээд бэрхтгэлээс илүү нэг зүйл болсон манай аав маань бурхны орон заларсан. Тэгээд одоо хэрвээ амар их харамсаж байгаа юм нь бол энэ олимпийн наадамд орж байгаадаа маш их баяртай байгаа ч гэсэн харамсаж байгаа юм. Аавда олимпийн наадмын тамирчин цасан замд оролдоод олимпиад байгаа нөгөө Монгол улсын төлөө байгаа намруулаад явж байхаа харуулсан үдэ гэдэг бол хамгийн хэцүү байгаа. Гэхдээ аав маань тэнгэр дээрээс харж байгаа хаа. Тэгээд намайг ерөөсөө ингээд бэлтгэл сургалт хийгээд ямар ч хүнд бэлтгэлийг би ерөөсөө даваал гардаг. Бэлтгэлээс бол ерөөсөө шантарч байгаагүй, болиё гэсэн бодол орж ирж байгаагүй. Хамгийн хэцүү зүйл бол сая бас энэ олимпийн циклд нэлээдгүй хүн өвчмөөр өвдөд авсан. Тэгээд өвчин тусгал одоо хамгийн хүнд байдаг. Тэрнээс ш ямар ч бэлтгэл, ямар ч хүүтэн бол хүүтнээс бол шантарч байгаагүй. Манай ээж цэргийн хүн байдаг. Тэгээд зэвсэг төчний авраг шалгаруулах цааны тэмцээн болдог байсан намайг жоох мохтой одоо ч гэсэн тэр тэмцээн маань уламжлалаад жил болгон болдог. Тэгээд тэр тэмцээнд ээж маань оролцдог байхдаа нөгөө өвлийн яг сурагшийн амралт таарчаад тэгээд гэрт тарах хүн байхгүй. Тэгээд намайг тэр тэмцээндээ бэлтгэлд гарахтаа аваа явдаг гэж байгаа. Тэгээ би яг спорт руу энэ цааны спортод дурлах болсон гоо шалтгаан маань бол манай ээж байсан. Тэгээ тэнцээ ингээд цэргийн хүмүүсийг тэр амар хүүтэнд ингээд тим их төсвөр гаргаад уралж байгааг хараад бэлтгэл сургалтаа хийж байгааг хараад тэгээд ер нь цааны спортод дурлаад тэгээд ээж маань яг цааны спортын өсвөрийн тамирчин бэлдэг дасгалжуулагчид шав оруулсан байгаа. Маш хөдөлгөөнтэй яг л эрэгтэй хөгжиг тийм хүүхэд байсан. Тэгээд бүр ер нь бол өвлийн спортод айгүй дуртай байсан. Тэгэд яг спорт гэдэг чиглэлээр нь биш багахад нөгөө одоо ч гэсэн мөсөн котокод их байдаг. Тэгээд мөсөн котокон дээр өвөл сургуулийн хайж бодлын котокон дээр гулгаж сурна гэдэг. Тэгээ аамаа намайг дагуулад өдөр болгон котогтуулах гээд авч явдаг байсан. Тэгээд бас өөрийнхөө нэг найзыг дагуулаад тэгээ найз маань болохоор тийм нэг эмгтээлэг тийм нэг иршүүд чанар байхгүй ингээд нөгөө биеийн хөдөлгөөн хийх тийм үү тийм гингүүд би болохоор нөгөө найзтай заагаад тэгээ нөгөө найз маань бүр чадахгүй болонгот аав маань найзыг маань төвшөөд тэгээд ингээд бүр цуг найзаа дагуулаад тэгээ аавтайгаа котогтоо тэгээ аав ээж маань болохоор тишүүрээр гулгах юм уу гэж бас анх котокон дээр гулгаж яхад маань тэгжсэн. Тэгээ би тишүүрийг сонгох уу, гүйлтийн цааныг сонгох уу гэдэг тэгээ гүйлтийн цаанаа сонгож орж исэн. Спортыг дэмжигч Эрдэнэс 5 толгой. Би яг 10 жилийн 3 дугаар ангийн сурагч байхдаа, бага ангид сурагч байхад маань Турин 2026 гээд одоогоос яг 20 жилийн өмнөх өвлийн олимпийн наадам зурагтаар гарч ирсэн. Тэрэнд одоо манай алдар спорт хорооны дасгалжуулагч Хаш Эрдэнэ багш маань орж исэн, эмэгтэй тамирчин очирсрэгч маань орж исэн. Тэгээд тэр хоёрыг ингээд олимпийн замд уралдахын зурагтаар үзчихсэн. Тэгээ Хаш Эрдэнэ багш маань бүр хамгийн ихэнд 1-р гараанд гараад тэгээ тэр өдөр нь айгүй тийм шуурхтай өдөр байсан, цасан шуурхтай өдөр. Тэгээд яг Монголын тамирчин юм одоо бүр амар тооцоондог Мизуно гэсэн ийм уралдааны хувцастай. Тэгээ 1 ноембрын өмсгөл ноемберт гараад оролж их нь бол тэр үед үзчихсэн. Тэгээд тэрний дараа тэрнээс 2 жилийн дараагаас 2008 оноос яг Төв аймгийн Борнуур сумын цааны багш, Монгол улсын гавьяат багш Доктор Жич орлогч дээрээ яг шав болгоод ээж маань өгч исэн. Тэгээд цааны спортоор тууштай хичээлж эхлээд тэгээд өсвөрийн тамирчин байхаасаа яг 2010 онд бас өсвөрийн улсын авраг шалгаруулах тэмцээнд төрүүлээд тэр жил маань олимпийн наадам Ванкуверийн олимпийн наадам болж исэн 2010 оны өвлийн олимпийн наадам болж исэн. Тэрийг үзэл яг олимпиас ирсэн тамирчдын тэр нэг амар гоё халуун мэдрэмжийг авч исэн. Өсвөрийн тамирчдын тэмцээн дээр ирээд олимпиад орсон тамирчид нь ингээд зарлаад тэгээд бид нар шагнал гардуулж исэн. Тэрийг яг тэр үеэс л за би ч гэсэн олимпийн цанчин болно, олимпийн наадамд оролцсон, энэ спортороо сууштай хичээлж байгаад оргилд нь хүрнэ гэсэн зорилго тавьж исэн. Би бол ингээд өөрийг ингээд яг жилийн өмнө юм уу ингээд нэг олимпийн тэмцээнүүдэд яваал эхэлж байхдаа яг олимпийн ирэх авчаал ямар мэдрэмж төрөх бол яаж тоглох бол гэж бодож исэн. Тэгсэн чинь яг энэ цаг үед бол амар тайван байна, маш тайван байна.
тийм нэг юм догдолсон мэдрэмж нь магадгүй Олимпийн хатганд очиод гарах байх. Олимпийн зам дээр бэлтгэл хийгээд эхэлсэн үеэс тэр догдол маань эхлэх юм бол тэр үед ер нь сэтгэл зүгээ сайн эртнээс бэлдэж агаад маш тайван байна гэж хэлж байгаа. Би ер нь бол яг 2015 оноос үндэсний шгшөөгийн тамирчин болсон. Тэгээд шгшөөгийн тамирчин болсон хугацаанаас л одоо 2018 оны Пхенчханы Олимпиад орно гэж өөрийгөө зорилго тавьж бэлтгэл хийжсэн. Тэгээд 17 онд нь Олимпийн яг өмнөх жил анхны хүүхдээ үлгэдэж авсан. Тэгээд 22 оны Бээжингийн Олимпийн наадамд бас бэлтгэл гүйлтийн цааны шгшөөг дээр бэлтгэл хийж агаад 20 оноос нь биатлоны спортоор бас хичээлсэн. Тэгээд 22 оны Олимпийн циклийг тэгээд дуусгаад 22 оны Олимпийн цикл дуусаад шгшөөг дахиад шинэ бүрдүүлэлт хийгээд шгшөөгийн тамирчтай сонгон шалгаруулж авахад гүйлтийн цааны шгшөөгтаа орсон. Тэгээд одоо 22 оноос хойш 26 оны 4 жилийн хугацаанд бол бэлтгэл сургалтаа хийсэн. Бас дунд нь 2 дахь хүүхдээ илгээдэж авсан. Спортыг дэмжигч Max Group. Хамгийн том бэрхшээл нь гэх юм бол 22 оны 12 сард хөлний хүнд бэртэл авсан. Хөлнийхөө шагааны ясыг хугалсан. Тэр бол маш хүнд байсан. Яг өвлийн улирал эхэлсэн. Яг манай тэмцээний эд сизон орж байгаа. Яг эд уралдаан эхлэж байгаа. Мөн дэлхийн цомын аврах шалгаруулах тэмцээнд тэр үед оролцох гээд бүр Монголоос бараг нэг 7 хоногийн дараа нисчихжээ. Яг тэрнийхээ өмнө хөлөө гэмтээгээд тэгээд 45 хоног гипстэй тэгээд ямар ч хөл дээр бол бэлтгэл хийх боломжгүй тийм үе турал гарч ирсэн. Тэгээд тэр үеийг бол хайртай ханыхаа хүчинд бол маш амжилттай давж гарсан. Тэгээд түүний дараа 23 оныхоо бүх эрдэмтний спартакиадад 400 авраг болсон. Тэгээд хугархай хөлөө бас гүйцэж гэж амжаагүй байхад нь 400-аа төрүүлжсэн. Тэр бол одоо энэ олимпийн циклээ маш хэцүү бөгөөд өөрөөрөө бахархсан би чадчлаа гэж бодсон хугацаа байсан. Юутэйч бас миний хамгийн амар ололттой юм бол энэ олимпиад орох хугацаанд дунд нь ингээд эмэгтэй тамирчин байх ч амар хэцүү байхгүй юу? Тэгэнгүүт би олимпийн тамирчин боллоо. Ээж хүнийхээ өргөгч бас гүйцэтгээд амьдсан. Тэгэхээр одоо тамирчин байх хугацаанд бүгдийг л зэрэг хийсэн л гэж бодож байна. Тэгээд намайг бүр одоо яг 18-тай ажлын гараанд анх гараад эхэлж яхад маань зэвсэг түвшний тэг 17 дугаар ангид барилгын цэргийн ангид би тамирчнаар орж исэн. Тэгээд дараа нь 2020 онд зэвсэг түвшний тэг 11 гэдэг одоо энэ том айлд тамирчнаар орж одоо ажиллаж исэн байгаа. Тэгээд одоо энэ дашрам тэг 11 дугаар ангийнхаа нийт бие бүрэлдэхүүн, захирагч, удирдлага хамт олон одоо намайг 5 жилийн турш дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Миний ард талд бат зогсож шүү шүү. Та нарынхаа игний одоо жагсаалын игнээс олимпийн тамирчинтай боллоо. Тэгээд анги хамт олондоо баярлалаа гэж хэлээ. Одоо Монгол хүн болж төрснөөрөө маш их бахархдаг. Монголиа гэд хэлэхэд бол одоо Монгол хүн байна. Энэ Чингисийн уур удам байна гэж бол дэлхийн нийт мэддэг. Тэгээд одоо энэ спортоор хичээлсний одоо энэ хүртэл явсных олимпийн цасан замд хос мөрөө татуулгаж байгаа маань л одоо Монгол хүн болж төрсний одоо тэгээд энэ хүртэл олимпийн одоо ингээд гүйлтийн цаанаар оролцож байгаа эмэгтэй тамирчдын ингээд үеийг залгуулад одоо энэ хос мөрийг таслахгүй авч явж байгаа маань л одоо Монгол цанчтын Монгол эмэгтэй цанчтын төлөөлөл болж одоо энэ олимпиад оролцож байгаа. Тэгээд би энэ олимпиад оролцож ийн гэдэг чинь миний дараагийн тамирчинныхаа одоо ингээд чиглүүлэг болоод явж байгаадаа маш их хайртай. Тэгээд Монгол улсынхаа алтан соён бүт төрийн далбайг Миланы тэнгэрт мандуулаад ирнэ. Одоо нэг өгүүлбэрээр тодорхойлох юм бол чин сэтгэлээсээ юм тууштай байсны үр дүн нь одоо Милан Кортинал гэж хэлмээр байна.